Тэгээ зээлтэй холбоотой гэх юм бол зээл авах боломж бол байхгүй. Шууд ер нь бол байхгүй. Яагаад тэгэхээр хэдийгээр яг бизнес эрхлэл одоо нэг баялаг бүтээгч гэж байгаа ч гэсэндээ одоо нэг өөрсдийн гэсэн яг шууд одоо барьцаан тавих чинь ийм боломжтой хөрөнгө одоо энэ зүйлс нь болохоор хангалттай биш ч гэдэм үү. За тэгээд тоног төхөөрөмжтэй юу бол нэг барьцаанд авдаггүй ч юм уу иймэрхүү асуудлуудад өгчээс шууд бол ядаггүй. Одоо зээл бол авах боломжтой баг. Хуваараа өөрөөр л зээл авах ч юм ийм хөл. Тийм үү. Тэгвэл одоо засгийн газар Монгол банкнаас олгож байгаа энэ 3% хүүтэй зээлээс тэрийг бол авахгүй шүү дээ. Хувь хүнээр авах бол 50 сая шүү дээ. Тий, хувь хүнээр бол 500 сая гэнэ. Тий. Тэгэхээр одоо аж ахуйн нэгжээр авах гэхээр боломжтой болж байгаа. Яг хугацааныхаа хувьд ч гэсэндээ байгуулагдсан хугацаа. Тий, байгуулагдсан хугацаа тэгээд нөгөө борлуулалтын орлогод ингээд танилцуул болж байгаа гэсэндээ бас яг 100% тарахгүй бол. Яг нь судлах гэж үтсэн тэгээд бас болоо л дээ. Судалж үзсэн юм уу тий? Тий, судлуулад банкуд 2-3 банкт ажиллаж тэгээд болоогүй. Одоогоор бас нөгөө нэг үйлдвэрлэл маань докторчоод яаж байгаа болохоор одоо дахиад хөл дээрээ тавьчихгүй бол ер нь харьцангуй гайг болж байгаа.